ингээ YouTube видеонд зориулж ингээ бүхэл бүтэн үсээ ороолоо. Нэг их нүрээ буддаг нүрээ будлаа. Тэгээд ингээ гоё байгаасаа гэж хүсдэндээ л энэ бүхнийг хийгээд байгаа юм уу. За, энэ ер нь миний хамгийн анхны YouTube-д орох бичлэг гэж би найдаж байна. Гэтэ хийх нү яах нь. Яа тэгэхээр надад мик байхгүй, яг мэргэжлийн камер байхгүй. Тэг бүр утасны стенд ч байхгүй байгаа яг одоогоор. Тэг тийм болохоор ингээд нэг утасны гачин юм дээр тавиад хийжсэн байхгүй юу бичлэгээ. Тэгээд баг ингээд барьсан зүгээр юм байна. Баг ингээд селфи авч байгаа юм шиг. За, юу вэ гэхээр House of CB гэдэг амар гоё плаж, корсет энэ төр зардаг брендинг юм онлайн шоп байгаа шүү дээ. Тэндээс би 3,240 $ гэдэг тийм сейлээс нь яг 3 палат згсэн байхгүй юу. Тэгээд амар excited байна. Яасан ч гоё савлгаатай юм. Тэгээ би нөгөө нэг юм цэцэг мэцэгтэй юмд амар дуртай болохоор гуруулаа амар цэцэгтэй палаж байгаа. Тэгээ XS-ийг захицсан таарах нүг уу сайн мэдэхгүй байна. Тэгээд яг анхны unbox болохоор бүр ингээд яг яаж хийхэж мэдэхгүй байна. За ингээд палаж нэг гараараа уцаа бариад задалж байгаа учраас ерөнхийдөө дуун сайн сонсдохгүй жоохон сонирн болсон мөлий. Ингээд тайлбарлаж байна. Эхний палаж маань болохоор ийм ногоон цэцэгтэй винтаж цэгүүрийн палаж байгаа. Энэ палаж маань болохоор нөгөө нэг хамзуутай учраас өвүүлж зүүн амар ингээд бүтэнд нөмсөж болно. Тэр нь хамгийн гоё. Ер нь ингээд маш олон палаж дундаас сонголтоо хийхэд бол үнэхээр хэцүү байсан. Тэгтээ ингээд яг миний яг уг хүн нь болохоор амар ийм цэцгэн дуртай хүн болохоор ийм палаж сонгосон байгаа. Тэгээ House of CB-ийн нэг гоё зүйл нь ийм туузан таагтай ирдэг. Туузан тааг нь хэрвээ одоо та сонголтондоо сэтгэл хангалуун буус эсвэл арзмаар нь таарахгүй ингээ буцаах тохиолдол гардаг шүү дээ. Тийм бол энийг авахгүйгээр өмсч үзээд тэгээ буцаах боломжтой. Тэгтээ бол би ингээд үнэхээр таарахгүй биш бол энийг угаасаа буцаахгүй амар хүнд байсан. Ингээд баг орны даав шиг мэдрэгдсэн. Тэгээд цээж нь айгүй юм корсетэн учраас гоё эмхтэлэг харагдуулдаг. За тэгэл өмсч үзэх гэл юм яриад байх шиг байна. Okay, let's check this. Арай хийж орууллаа. Тэгтээ таарчлаа. Эхнийх нь палаж ийм палаж байгаа. За, хоёр дахь палажа задалж үзье. Тэгээд энэ маань болохоор илүү 100 өмсөхөд тохиромжтой палаж байгаа. Мэдээж 100-ыг яаж палажгүйгээр төсөөлөх бэлээ. Тэгээд энэ палаж нь болохоор Sabrina гэдэг нэртэй палаж байхгүй юу? Ер нь ингээ House of CB-ийн бүх палаж нь эмэгтэйчүүдээр нэрлсэн байдаг. Түрүүний палаж нь болохоор Delia гэдэг нэртэй байсан. Одоо энэ Sabrina, Delia, Tatiana гэдэг тийм нэрнүүдтэй. Тэгээд материал болон ингээ бийж сууж байгаа хийцлэл тэгээд тэр палажнуудаа сонгож байгаа тэр одоо юу гэх юм принт гэж хэлдэг шүү дээ. Хэм тэр нь үнэхээр дахин давтагдчихгүй айгүй гоё чамин байдаг. Тэгээд үнэхээр worthy. Delia бодвол яхад барихгүй байна. Өмнөг палажны манай өмсгөл нилээн бариу бүр ингээд корсет шиг жимбил гэж ингэж харагдуулжсэн бол энэ маань илүү чөлөөтэй би дэвтэх юм байсан. 3 дахь палаж одоо задлаад байна да гэдэл бичлэг хийгээд тах шиг байсан чинь ингээ фейлдсэн зураг авсан байсан. Энэ дресс маань Toira гэдэг нэртэй ийм силки буюу торгомсог материалтай бас богинохон загвартай учраас илүү тэмдэглэлт өдрүүд ч юм уу те үдшийн даашинз маягаар өмсөж болохоор юм байна гэж сонгосон. Yay! Finally I got my reviews. Ингээ сүүлд нь сэтгэлээ хийх цаг ирлээ. За, яг миний ингээ өөрийнхөө хувьд талах юм бол сэтгэл үнэхээр хангалуун байна. House of CB чинь өөрөө ингээд маш олон төрлийн хувцас
зардаг юм брендинг дэлгүүр ахгүй. Тэгсэн ирнэ яг плаж болон корсет нь үнэхээр алдартай байдаг. Яагаад гэдгийг одоо ер нь бараг ойлгож байна. Плажны материал, хийцлэл, тэр оюутлын цэвэрхэн байдал юу гэдгийг те тэр бүх юмнаас ингээ болдог бах. Тиймж болохоор ер нь бол айгүй үнэтэй зарагддаг. Тэгээд нэг плаж өөрөө одоо 200 евро ч гэдэм үү 160 евро ингээд Монгол мөнгөөр бараг сая шахуу төгрөгтэй 800-900 мянган төгрөг гэдэг бол үнэтэй штэ. За ер нь бол миний тухайд бол үнэтэй. Тэгээд гэтэл нэг плаж биш 3 плажийг ийм үнээр аавна гэдэг чи өөрөө үнэхээр сайхан боломжтой. Халтаж болохгүй боломж санагдсан надад лав. За нэг дутагдaltaй тал нь гэх юм бол одоо тэр хямдралын сүүл хэсгээр ингээд орж ирээ захиалах хэрэг гарах юм бол ярьцмаар байхгүй гэдэг ч юм уу. Эсвэл өнгөн дандаа ингээд нөгөө хүмүүсийн түгээмэл авдаг биш, basic өнгө биш ингээд илүү тод өнгөтэй энэ төр сонгогдох магадaltaй тэр нь илүү хямдарсан ч гэдэг юм уу. Тийм тохиолдол байдаг. Одоо жишээлх юм бол энэ тойра гэдэг энэ заагвар маань илүү зүгээр юм цулгаа хар юм силки материалтай эсвэл цулгаа цагаан өнгөтэй ийм роуз эсвэл ягаан өнгөтэй энэ төр байдаг байхгүй юу? Гэтэл тэр маань хямдралд ороогүй ч гэдэм үү. Тиймэрхүү опшн байдаг. Гэхдээ whatever бараг энэ нь илүү гоё санагдаж байгаа надад. Тэгээд мэдээж ингээд 3-3 балаад зэгчээд гурлаа өөр нөхцөл байдалд өмсгийг илүү зорьсон. Одоо ингээд нэг нь илүү үчийн арга хэмжээнд зориулсан байхад нэг нь ингээд байнга өмсөгддөг ч гэдэм үү. Нартай эсвэл ингээд 70 эргийн ч юм уу тийм плажтай энэ төр гээд нэлээд бодож байгаа сонгосон. Тэгээ загварын тухайд гэх юм бол би ингээд ийм гурвалжин ийм загвартай ч гэдэм үү хитрхи ингээд ингэр задгаатай плаж сонгочих юм бол би өөрөө тухгүй санагдаад өмсч чаддгүй. Бүр ингээд хитрхи богино бас хитрхи ингээд бариу доотлын 20 маань илүү бариу байх юм бол ингээд явхад жоохон төвөгтэй байгаад идэг. Тийм болохоор ийм дэрвэр плаж сонгосон гэх мэтчлэн аль болох ингээд гой плаж авчаа тэргээ их өмсмөр штэ тий. Тэгээ тийм тэргээ айгу бодолцож үзтээ сонгосон. Тийм болохоор баг ингээд баг бүтэн өдөрж скролцсон. Ерөнхийдөө бичлэгийн өндөрлөе. Хамгийн эхний бичлэгээрээ ингээд айгүй сайн ревьютэй гой зүйл unbox хийгээд ревью хийсэндээ баяртай байна. Баяртай.